Хай. Балааганаа. Би дөнгөс ирсэн байна. Тэгээд өнөөдөр би өөрийнхөө нэг өдрийн ч гэдэг ерөөдөө өдрийг яаж эхлүүлээ, ер нь юу хийдгийг яадгийг өнөөдөр миний YouTube-ийн влог баг зэрэг орох бах. Тэгээд нэг тийм дөнгөс сая босцсон би. Дөнгөс сая босоод усанд орчоод гарч ижин салаач аваагүй нэг үндэ. Тэгээд аавна. Ирэл хамт аавна. Тэгээд би яах юм өнөөдөр. Ямар ч зүгээр нэг тийм онцгой юм байхгүй. Тэгээд би өнөөдөр бас юу юм байна. Гуцаад идгийн. Би нэг гоё юу хараад watermelon ice cream хүмүүс гэртээ хийгээд байсан. Тэгээд би тэрийн дуурайгаад өчигдөр орой би watermelon авсан. Гэхдээ watermelon авахтаа би юу авсан? Шивга штэ. Watermelon аваад тэгээд шивга аваад тэрийг гоё сүтээ яаж хэрхэн гэрийн аргаар зарим гэж болох вэ гэдэг би танарт үзүүл ингээ өөрөө туршиж үзнэ. Бас амар сонирхолтой. Тэгээд үлээ хамт тийм шивгатай сүтээ зарим хийж тийг оролдох болно. Гэхдээ одоохонд ямар ч тач би дөнгөс ирсэн байгаа учраас миний өглөөний цай ямар байх хэрэгтэй байдаг. Энд өглөө би юу идгээд үлээ. Тэгээд би ер нь жоохон их уулын YouTube амар гоё өнгөлөг ингээ гоё харагдаар хэмээр байдаг. Тэгээд данч угаасаа хүн унтаас ирэхдээ нэг юм хөдөлгцэн байдаг шүү дээ. Тэгэл юм төлцөн л байна. Sorry. Тэгээд би ингээ дөнгөс ирсэн. Тэгэл ингээд микэ зүгээд усанд орчоод микэ зүгээд тэгэл байж. За одоо хэдүүлээ тэгээд миний өглөөний цагамтаа бэлтцгээе. За тэгээд би өнөөдөр өглөөнийхөө цаг жоохон хоцроочлоо. Өчигдөр жоохон сайн унтсан юм шиг байна. Уул 8:30-д би өглөөний цаг уух хэрэгтэй байдаг. Тэгээд өшөө хотлох хугацаанд 9:30-д би цагаа уух хэрэгтэй. Тэгээд одоо энэ 10 болж 30 минут хоцорч. Тийм ээ өнөөдөр өглөөний цаанд юу уух вэ би? Гэтэ ер нь бол нэг банан бол уусаа ойлгомжтой. Жижиг банан. За тэгээд сарвсны амттай бүр хийдэх. Энийг яагаад би идэх хэрэгтэй вэ? Тэгэхээр би энэ юм дээр учраас энийг идэх зүйлсэн би угсаа өмнө хийдэггүй байсан. Одоо хүчээр идэж байгаа. Би жоохон жин нэмэхгүй бол ер нь миний насны хүмүүс бол ер нь надаас илүү жинтэй байдаг. Би тийм нэг жоохон жингийн дутагдaltaй байх шиг байгаа даа. Өчтөргөө амар их хүч нэг 5-6 хил нэмчих зүгээр юм. Тийм нүүрлүү маань битгий ороосоо гэж бодвол залбираад. Би ер нь 1-2 кг нэмэхээр нүүрлүүг орчдөг газгүй дахиад. Тэгээд ичгүй бол одоо би нэг 14 хоног л ингээд нэг юм хөвчтөнд орцсон явж гин. Тэгээд ичгүй бол барыг миний нүүрлөө ороод ирсэн байгаа. Та нар ажиллаж байгаад миний нүүр жоох ингээд хөөцсөн юм шиг болоод эхэлдэг. Гэхдээ энэ нь яг үндэ хөөлт биш. Таргах байгаад идэг шүү. Энийг одоо ингээд харуулах юм уу? Болох юм уу? Яна сүхний ус. За тэгээд нэг банан бол угаасаа арилгаж мэрилгаад явах уу ингэж тавиад нэг ингээ голоор нь хуваадаг. Би бол ягаад гэхлээр би өглөөний цай учраас би энэ дээр хоёр өөр төрлийн юм төрхөж иддэг байхгүй. Би энэ газрын самарт дуртай биш хүчээр идэж байгаа юу нэ. Цэцгийг тэгээд энэ цэцгийг л хийм даа одоо тийм. Тэгээд би нэг яадаг вэ гэхээр амар чанга дургасан sorry. Би ингээ хоёулын дээр нь цэцгийг өрхөд юм уу? Хоёулын дээр нь нэг энэ газрын самар төрчихлээр ингээд бардгуу яад бол энийг ижлэхэн амттай их өткөндөө тэгээд би ингээд хүчээр идэхээр зовоод идэг. Тэгээд би ингээд албаар нэг талынх нь хуваасан дээр цэцгийн нэг талынхан дээр нь болохоор газрын самрууд өрхдөг. Тэгээд би та нартай ингээд яг амар үнэхээр яг яаж амьдэрдэг вэ гэдгийг харуулж шүү. Бид ер нь жоох юм хөлдөлтэй жаахан таруу хоол мол угаасаа амар сайн хийж чаддаг төрлийн. Би ерөнхийдөө нэг тийм хоол муу хийдэг төрлийн хүмүүс эдэг да. Нэг тийм амьдралын явцад ингээд уулан сурах хэрэгтэй байсан боловч юусоо ингээд
өлтөө сураагүй тийм нэг хүмүүс байдаг та. Ерөөсөө л нэг хоол хийх ер нь угаасаа нэг тийм авьяас нь биш хүмүүс. Би ер нь яг тэр хүмүүс чинь нэг нь байна. Тэгэд миний царайдс жоох юм тэнэг байгаа дуушлаараа би угаасаа нэг дөнгөж усан дороо гараад ирсэн. Унтаас ирсэн хүмүүс угаасаа бид нэр угаасаа пяста царайд байдаг шүү дээ. Үнэн биз дээ. Яа. Энийг ингэсэн одоо энэ дээр ингээд би амхаад идэл байгаа гэхдээ миний идэвчтэй тэгэл ингээл сайн явж хүчтэй ямар ч тач идэхгүй байснаас тэр идэж байгаа. Одоо удахгүй миний царай гайгүй болчихно хараарай хөөлт нь багасаад. Дөнгөс ирсэн учраас нэг жоох нэг тиймэрхүү байна. Би бол та нартай байнга хөөрхөн харагдмаар байдаг. Гэхдээ би угаасаа л хөөрхөн та нар мэдж байгаа дээ. Шок. Хүн угаасаа нэг тийм байдаг шүү дээ. Ингээл ер нь миний YouTube-ыг үздэг үзэгчнэрт ч гэсэн хөөрхөн харагдмаар өдөр болгон годомжинд гараа явахтаа ч гэсэн би хүмүүст хөөрхөн харагдмаар байдаг бас. Би бол хөөрхөн харагдах гэж энэ хорвоод ирсэн хүн. Чи намайг царай муутай гэж бодож байна уу? Чиний л асуудал. Чиний над муухай царай муутай гэж хардаг. Царай муутай нүдэндээ ямар нэг юм илэг. За өглөөний цахаа уудаг парнос. За ингээд курсантан дээр ингээд нэг талд нь да ойлгосон мэт ерөөдөө миний юу ярих гад юугээд донгосоод зогсоод байгааг бол ерөөдөө та нарт гадралсан баг. Энийг тэр дор нэг واخхол энэ ингээд хатах юм бол засаа тэгээ уучлаараа дурлаа чиний хин байх ч ерөөсөө энэ газрын самарт бол ерөөсөө хамаагүй газрын самар бол наадад хатсан бол хатсан тоглоом дууссан бандан татчих шүү. Тиймээс ер нь тэр дор нь ингээд гараараа угаах хэрэгтэй. Аяг угаагч муугаач хэрэглэн гэж бодоод нэг өөрийгөө хуураж өгөхгүй гэж. Энийг яалаа хийцэн бохтой би. Хийцэн биш үү? Тэгээд нэг ширхэг өндөг. Нэг ширхэг балан тэгээд Greek yogurt. Энэ манай Монголын тархтай амар адилхан заяа. Би амар чангаар идэн үү? Sorry. Одоо нөгөө нойрон сэргээд ирсэн чинь үтч чинь. Хуцаж өгж гин үү? Энэ Greek yogurt-ыг бол би бол амар шааж. Энэ яг Монгол тарх шиг амттай учраас энэ хонгоодгүй яах вэ? Ямар ч хүндэсай. Онгочлон. За. Тэгээд энэгээр хэмждэг. Энэ болохоор Америкийн одоо нэг халаа гэх юм уу. Тэгээд энэгээр ингээд тэгшхэн за нэг иймэрхүү багт болно тараг учраас жоох илүү үзсэн ч зүг. Өглөөний цайн дээр юм. Энийг яагаад идэгдгийг ойлгохгүй. Тэгээд зүгээр л идэл гэсэн л дээ. Тэгэл идэж байна. Энийг одоо ингээ угаахгүй л угаасан унахгүй л дээ. Бас хайхгар харь юм аа. Жахан долоод одоо угаачих болно. Өглөөний цайндаа энэ. Гэтэ ер нь бол энийг би өдрийн цайн дээр ивчлээ иддэг. Гэтэ би өнөөдөр зүгээр яагаад ч юм өглөө сэрээд эсгэлийн мэдмээр тэгээд нэмэлтээр ганц хагас аяа юм уу одоо тараг. За тэгээд дараагийн уухан бол сүү. Би өглөөний цайн дээр ус уучаар хоолоо бардгүй. Тиймээс би ингээд сүү уудаг. Саяхан угаасан нөгөө нэг хэмжигчээрээ энэгээр бол яг сүүгээ бол өглөөд нэг том аяга уух хэрэгтэй л гэж надад зөвлөд байна шүү дээ. Энэ яач вэ биз та? Дахиад энэ утас харлантад утастай ингээд тэнхтэй дунлаа. Одоо энийг яаж бодвол хүмдэггүй. За уртж ингээд нэг аяг хийгээд дахиад энэгээр нэг хийгээд энэ нь ингээд нэг аяг болдог л гэдэг. Мэдгүй ямар ч ингээл уул гэсэн шүү дээ улсаас. Тэгэл ууж ийн. За. За ерөөдөө бэлэн болчлоо. Тэгээд одоо
Яваад өглөөний цагаан цай. Тэгвэл ингээ хуцсараа битл миний хамаг цаг яваад дуслаа. Уруулам жоохон хатан гарсан л байна. За одоо яах вэ? Яах вэ? Хөө. За мөртөч миний өглөөний иймэрхүү байдалтай. Тэгээд энэ өглөөний цаа би заавал уух хэрэгтэй. Энэ нөгөө аяг сүү маань. За тэгээд би хамгийн түрүүнд энийг иддэг. Энийг төрүүлж идэх хэрэгтэй. Яагаад гэвэл би сүлд үлдэх гэдэг нөгөө жоохон ингээд багтахгүй болоод хөрхөө ингээд нэг гэдэг шүү дээ. Тэгээд ерөөс иймэрхүү тогтмол цагаар холж байгааг учраас ингээд сайн орж өгөхгүй гэдэг тэр аяг хэцүү байдаг. Хүмүүсийн хувьд хараад жоох юм өгсөн гэж боддог ч гэсэн ийм тогтмол идэж сураагүй хүмүүс амар хэцүү байдаг. Их гоё юм та биш ихтэй нас. Яах вэ? Би болсон тийм шивгаад та зарим хин ингээд ярьсан шүү дээ зүр шивгааг авцаа хөлдөөч нь хийцэн маа. Энэ зарим хийж тэгвэл миний ярьсан тэр шивгаатай watermelon сүтэ ice cream гэрийн аргаар хийж тэгвэл нэг өдөр хөрөгчөнд юугаа нэг шивгаа watermelon ингээд нэг өдөр хоноод тастай. Тийм би хоноолцсон маа. Газар ингээд цохоч жижигхэн баас шиг. Хоол жоо юу. Энэ өдөр далаасан юм шиг үзлээ. Яа на минь хүчтэй одоо. Усан хаад. Үнтэй одоо юм авч нэлааш нэмэр алуу став байсан. Хаашд засаргаас өнгөрсөн гэсэн юм шүү. Бим. Яа. Газрын самар үнэхээр хэцүү. Бүр ингэ надад хэрэгтэй хамгийн гол зүйл гинэ энэ ч идэхгүй бол ийм идэхгүй бол бичд бараг жим нэмэхгүй байх. Тэгээ итгэр юм чи бүр орж өгөхгүй хоолоо дээр тавилчихэд. Тэгээ би нэг бүтэн ийм талхан дээр ингэ тавиад идэх гэхээр бүр орохгүй заяа. Нэгийг идчихэд бүр ингэ хоёр дахь талыг харахаар бүр цаанаасаа ингэ нэг юм яал бүрээд байгаа юм шиг. Тэгээ би бүр за бодё тал дээр яаж өөр төрхийг харгаад байна уу гэд судлаад тэгсэн чинь зүгээр ингэ цэцгийн тас бас идэж болно гээд. Тэгээ би ядаж талын юу яа гээд цэцгийн тастай болгоё гээд. Тэгээ би өндөг арилгаж байна. Таард яагаад миний балаа бичлэгнүүд дуртай байдаг чинь би ойлгохгүй балаа гоо нар мэн. Юу намайг үхсэн байлаа нэг миний түрүүчийн YouTube-ийн комментэнд ор нэг хүн тэгсэн шүү дээ. Манай Монгол ирчүүд сайхан хангар сайхан Монгол ирчүүд яагаад гинэ тийм юм ихтэйлэг болчихвол гэж хуцаад байгаа юм би. Би угаас анханаас ийм байсан хөөе. Ер нь хүн болол анханаас л юм байдаг. Гів гинт эмхтэлэг болно гэж юу ч байдгүй. Би ямар эмхтэлэгдээ яатсан. Зүгээр жоохон шингхэн холоотой гэх юм. За шингэн царив шүү. Зүгээр миний ингээд байгаа л нэг тийм жоохон тийм л болохоос би яат юм. Стачаар намайг. Тэг шаачлаа. Гэтэ яат юм хөөсөн. Бас нэг миний бичлэгэнд ор нэг бичлэгч миний рейтинд ор нэг залуу эрг гормоноос юу ямар юм аа мартчихлаа. Санахаараа үлээж байна. Дистрона энийг бол чаддаг хэлж чаддаг яг ингэ цагаад болсон чинь ингэ мартчихдаг да. Тэгээд дистрона илүү заамарт тэр хавцаа юмаа шалгуул гэнэ. Би бүр шалгуулжсангүй яг уу. Америкт Ютад амьдардаг байх та. Хүн чинь ингэ юусан бас юм боддсон билээ. Яагаад ингэ миний байга байдал яг ийм амар гой менли юм альфа юм цаг мундаг заа энэ том битэй заадаад худлаа ер нь хүмүүний бие хаагаар шинжлэх худлаа. Динкээс нь том залуу байж писташ охноос долоонд раштаар залрууд би зүүндээ харсан шүү. Охноорт зээлэгдэг бүр зэ. Вау. Тэр бол худлаа юм биш шүү. Тэгээ ортож тэр шалгуус миний хувьд амар өндөр байсан. Харж байна. Тэгээ тэр чинь ерөөсөө миний гаргадаг attitude-тэй ямар ч холбоогүй юм биш. Зүгээр л миний хувь хүн л зүгээр юм зөөлдөн юм алцар хүн юм шүү. Тэгээ би яах юм бэ? Хөх юм уу? Энэ хүүтэй юм хийсэн чинь хүүтэй хийсэн юм ингээд цонтоод идэв юм шиг солиотаар. Нэрээ санаас
Өө Монгол руу нэг базаа аваад зүгээр нэг юм нээн гэдэг Монгол руу юм зарыг танах талбар маадууд гэсэндээ тэгээ би групп чат нээгээд групп чат гинэ тэр группээ нээгээд тэдэн надад байсан юм зарыг гэж бодсон юмнуудаа ингээ оруулаад тэгээд би бас энд Америкт нэг Depop гэдэг ингээд resell хийдэг юм аппликейшн байдаг байхгүй юу? eBay энэ төр шиг. Тэгээд би за юмэг Америкт гэсэн анх удаа ингээд бас юм зарах гад үзье. Ажлын зургийг оруулж ирсэн чинь Depop дээр би бүгдийг зарцсан. Тэгээд Монгол руу зарах юм ч үлдээгүй. Тэгээд би Монгол руу яг үндэ нэг ширхэг юм зарж чадаагүй. Тэгээд Depop дээр байхад Depop гэдэг аппликейшн дээр би Америкт амьдардаг. Тэгээд Америк Монгол байдаг юм уу мэдэхгүй байна. Тэгээд тэр Depop аппликейшн дээр миний оруулсан 7-8 шиг юм байсан чи бүгдээрээ зарагдсан. Тэгвэл би нэг тэгээд үнийг хийгээд ингээ оруулсан чи хүмүүс тэр чинь нэг угаасаа фүк гэд авчдаг юм шиг. Оо гэд би чи бүр өстө евро яваад нэг нь одоо Монгол шуудан гэдэг шиг Америкийн шууданд руу өстө бүр 7 явлаа нэг 7 юм зарах гэж. Өвдөө ашигны хөрхөн. Надад таалагдсан. Тэгээ би ер нь Depop дээр юм надад зараад байгаа. Тэгээ Монгол амхандаа уулна Монгол руу бас зармаар л байна л да. Тэгээд тэнгуут надад хүн илүү өөр бид амар байгааруугаа ингээд илүү хийгээд идэв юм байна. Яг үл ингээд окей авиг өнгөт ингээд заагаад зарсан үхэсгүй би Монгол руу зарнаа там зарахгүй гэхэлтэй. Тэгээд ямар ч энд зарагчаад байгаа шүү. Тэгээд би ахаад боломж гарвал зарагха юм нэгэн зэрэг Монгол дах тэр хүмүүсийн групп чатан дээр оруулнаа. Монгол шуудан шиг газар руугаа одоо Америкийн шуудан байдаг байхгүй. Тийш ахаад бас нэг бараа би хөргөж өгөх ёстой өнөөдөр өчтөр орой зарагдсан нэг бэкпак байна. Одоо тэгээд би тэр бэкпакнаас аваа бас хөөрхөн энэ унгаадсан баха. Зүгээр сууж болохгүй. Зүгсгүй хангалуун амьдарч ирсэн заавал ямар нэг юм давхар баян хөлгөөнд ингэж л амьдарна. Тэгээ би одоо нэг $10 олохын төлөө тэгээд хоёр буудал автобусны газар алхаад өдөрт яг хөтэ $10. Яг үндэ зүгээр ингээд сайн найзсан ч юм уу чамд ингээд чи ингээд хоёр буудал газар алхаад ирээч. Надад дэлгүүр ордор надад чамд $10 өгөх юм бол зайлж юу вэ? Яхаар би явдیں۔ Ингээд ингэн үстэй. Нэг бардан заман хөдлөөд тэгсэн чи яг ингээд хүн жишээ нь би одоо нэг юм жижигхэн давхар орлого гэж бодоод ингээд хийхээр тэр $10 ч ингээд цугларсаар ингээд 100 хэдэн доллар болсон байлаа. $140 болсон байсан уу? Би амар баяртай тэр мөнгө бас өрөхгүй байгаа. Би аюу халаах хөвчтэй маа. За би юмаа идэ дуусчлаа. За би одоо ингээд балкон руу гарч ийн тэгтэн чи ингээд 1-2 минут. Ай. Хамгилнаа. Тэгээ кофе чанахсан чинь залхуурчлаа. Тэг би угаасаа өдрө болгон бол кофе уудаггүй. Өнөөдөр нэг уух зүйл байна. Заримдаа ингээд бүр 2 аягч нэг дөрөв ууя. Өнөөдөр бол кофе нэг ууя. Нэг сүүгаа тараг идчихлээр бүр нэг сэрэгчтэй шүү дээ. Нэг кофе уух гэхээр нэг л юу байна. Тэгээ би угаасаа заримдаа ийм мэдрэмжтэй кофе уудаггүй. Тэгээ би ороод нэг юм бэлдэх хэвээр нөгөө нэг борлоос зарсан юмныхаа одоо нэг юм лабел гэдэг нэг юм юу нэр нь ингээд наадах хаяг маяг байж тээ тэ хаяг шашин тэмдэглэгийг би ингээд нэг аппликейшн руу ороод гаргаад тэрийг явуулж байгаа бараан дээр наадаг байхгүй юу. Тэгээ очиод тэн дээр наадч болдог. Гэхдээ би өөрөө зүгээр наад амар зүгээр надад гоё санагдаад байдаг. Тэгээд одоо тэрийг нааж бэлдэндээ хэдүүлээ тэрийг самтаа бэлдцээ тавих татвасаад. За би нөгөө юм хэвлэх хэвээр юм хэвлэлчлээ. Тэгээд ингээд гараад ирсэн одоо принтер хамтраачи зарсан юмнахаа юу наах хэвээр. За тэгээд би одоо очиод нөгөө нэг их аваад ирсэн. За би энэ цүнхийг зарж байгаа юм байна. Энэ шинээрээ байгаа. Тэгээд би нэг өөр стороос хямдралтай үед нь олж аваад тэгээд энэ нэг $120 таа байл. За би худлаа шаалж магадгүй шүү. Юмтаж нэлээд хөөрхөн үнэтэй байсан энэ Ben Sherman гэдэг энэ ажил офис ажил хийдэг хүмүүс үрдэг бас зүгээр аяллаарч бас үрж болохоор юм бэлээ. Тэгээд энэ бас дасгал хийдэг хүмүүс үрж болдог. Зүгээс надад ганцхан байсан. Тэгээс амар ганцхан гоё хэмхэн олжсэн. Доор нь гухамтлаа идэг. Тэгээд зарах цагаан тайлбарлаад идчихсэн. Юмтаж энэ зарагдчихлаа би зургийг оруулаад хоёр хансан. Хей. Тэгээд би
нэг $68 орчмоор юм уу? $68 орчмоор зарж байгаа юм байна. Тал өнөр л хоо. Тэгэхээр хүмүүс угаас амар хурдан авдаг юм байна. Америкт бол уаа гэл аваа явчихдаг юм байна. Энэ одоо хөвсөн юм аа. Ингээд гадна нэг юм уутан тэгээд руутных дээр наах хэвээр. Тэгэж энийг яс хийчих. Өнөөдөр би энийг авчиж өгөөд араас нь жимд явах хэвээр. Яг үл манай жимээс нэг буудлын дээр энэ нөгөө нэг юуны газар байдаг. Юу гэдэг лээ. Юм чинь энэ одоо 5 хилээр өрөхгүй байдаг дээ. 5 хилээс дээшээ бол мөнгө нэмж өгөөд идэг үү? Яагаад идэг вэ? Сандвэ. Тэгээ 5 хилээс дээшээ бол би юу яах хэвээр. Дахиад нэг юм нэмэлт шашиг бас авах хэрэгтэй байдаг санагдаад байна. Энэ арайч 5 хил хүрнэ гэж би бодохгүй байна. Би 0-д очиод болохгүй жин үздэг юм дээр очиод үзэхээс болохгүй дахиад нэмэлт шашиг бас энэ гэж хэлнэ. Тэгмээ яа нана байгаа хамгийн том тормонд энэ штэ би миний баг Америкт зарсан хамгийн том юм байхаа. Тэгээ би надад бөөндөж авсан тормоо нэг юм жижигхэн тор байсан. Би одоо яах вэ чинь? Бөөндөж аваадсан тор шиг би нэг 20 шиг юм ягаан тор худлаж авсан онлайнаар. Юмнууд маань амар хурдан зарагдаад ахаар нь юу ч төсөөснөөс маань амар хурдан зарагддаг юм бэлээ. Тэгээд би нэг ингэ хийгдэг юм л да. Хүмүүс намайг чи яг юу хийдий ингээд би юм хийнэ. Хүн ингээд сэргэлэн байхгүй бол тэгэл өрсөө. Түр штэ нэг юм хараад Монголд тэр солонгосч тэр би ер нь бол ингээд зүгээр сууж чаддгүй. Заавал юм хажуугаар нь ямар юм хийгээд ингээд тэгжиж л одоо амьдарч штэ. Уучин шалганаад лайтай байна. Тэгээ би яах вэ? Танаас энэ лайтай гэж магадгүй бигээс хийч. За зүгээр ингээд сүнх учраас гайгүй баг. Энэ да хаач хэрэгтэй. Тэгээ бигээс одоо юмнууд игээс хийхгүй бол одоо угсаа ингээд дараагийн миний хийх ёстой юмнуудын цаг амар төхөөд байна. Нэг сүтэ зарим үг марин хударлаа гэж олон юм худлаа бүлт шаасаран байл. За ингээд би хаягийн ингээд наачлаа. Уул нэг зүгээр очиод QR код уншуулад яач болдог л. Гэхдээ зүгээр өөрийн чих надад амар гоё. За би одоо ингээд энийг аваачиж өгнө. Тэгээд энийг гэхдээ би жимд явахаас өмнө өгөөд тэгээд нэг хэмжээнд явахад яг болох юм байна. За нэг жимд явна гэлсэн чинь ам учиргүй амарлаг жим чинь ойлгож байсан чаавс би зүгээр л жоохон жин нэмээд ялж удаад яаж байгаа нэг тийм учиргүй лагмаг. Угаасаа тэр чинь ингээд ийм санааны зоргоор тийм лагмаг болчдөг ч биш юм бил. Би нэг хагас жил бас багштай жим хийж үзсэн гэж хэлсэн дээ. Ёо, эмгэн там ёо. Энэ гой биетэй хүмүүс ичдэг бүр одоо үнэхээр шүтмээр юм билээ шүү. Тэр баргийн став бардгүй юм билээ. Би ч бараагүй. Тэгээ одоо яг буцаад нас яваад байгаа юм болохоор бас жоохон хийхгүй бол ямар нэг хийхгүй бол нэг л бишээ. Унжил санчаад ч зүгээр. За нэг иймэрхүү байлаа. Тэгээд одоо би бэлдэн. Тийм. Бэлдэн. Юунд ч бэлдэх гэдэг. Жимд явахдаа бэлдэн. Би сая юугаа идчихэд нэг яатсан л да. Жохон ингэ юм идэж байгаад бас жохон ингэ цэрэгэд ахаар түр яг үндэ бүгдийг идээгүй. Хэнийг хураад байгаа юм бэ тий? Даран шарарарараа. Энийг энэ доор ингээд бэлдээ тавьчих юу. Тэгээд би одоо нэг банан үлдээсэн яг орохгүй гадсан юм аа. Яг идэх гэсэн чинь. Би одоо жижигхэн банан хайдна. Нэг жижигхэн банан идэх юу бах вэ? Хоп гэл идчихэн гэлээд тийм гэхдээ өнс чинь нэг юм яг юм хоолны дуршил муутай хүмүүст бол ерөөд нэг банан идэх гэсэн заримдаа хэцүү байдаг. Тэр гэхдээ ямар ч маягтай инээ тэрэ гэж боддог. Монголчууд бол ер нь надад идэх хүн би жоохон идэг тэгдэг гэхээр яа ямар маягтай бэ маянд идсэн юм бэ? Би ямар идэж би нэг идэх дургуй ч юм уу тийм юм бол яриаггүй зүгээр хоол идэх гэдэг заримдаа нэг энэ ерөөхдөө зарим хүмүүс амар хэцүү байдаг гэдгийг ер нь хүмүүс мэддэггүй. Яг л идэх шиг амарх юм алга гэлээдэг. Зарим хүн эсэргээрээ байдаг.
Оо үсээ банантаа олж байна. Энийг үс одоо яа гэдэг чи одоо бүр юу дахиж мөхөөд би их амар бурлуур стагаад. Мөн жоохон янзлахгүй бол хитрхи юм дураараа бурж байгаа юм гэсэн. Хүмүүс нэг юм айтайхан бурж байгаа гэдэг чинь. Хинийх буржтай нэг юм би шийшээ гэдэг ерөөс юм бүгд юм азар шиг ааштай бурж байгаа. 11 утсан шүү. Оо бич та. Бичлэг хийгээд юмаа хийхээр цаг бүр ингээд аим хурд явах юм аа. За одоо би бэлдэж дуусаад Ахтаа тэгээд эргүүлээ бичиж би нэг хөрөж өгдөө жимд явна тэр өдөр бай. Бай. За би бэлэн болчлаа. Одоо гарч нөгөө нэг хүргэлтийнхаа биг өгчөөд юу яа. Жимд явна. Тэгээ би нөгөө жим хийж байгаа учраас нүр амдаа юм төрсөнгөө нарны тасал төрчлээ. Хөөрөлт юм байхгүй гэж халааж авсан бэ. Угаасаа жимд ороод бас дайм хөлөрчдөг шүү дээ. Тэгээд хөлөрчих юм чинь гэж бодоод гэртээрээ тусанд ороод тэгээд угаасаа ажилд явахаас өмнө тэгээ бэлдчихье гэж бодоод жимсэн ажилтаа. Би шинэ гудал авсан ш нэрээ. Би танд яг харуулъя. Зажан энийг ч өмсөг учраас би гэртээ өмсчихсэн сууж ийн. Одоо бол ата ийм гоё. Энэ тэгээд нөгөө үдэстэй, цагаан үдэстэй, стим мэдних тэгээд энэ сайт дээр бүр хямдраад яг бүр өөрийнх нь албан ёсны сайт дээр хямдраад $50 болсон байсан. Тэгээд Пакистаныг $56 орчим болсон. Тэгээд бүр энэ угаас $100 хэдэн гэсэн юм уу? Би тэгээд хөөрхөн юм гэж бодцоод байжсэн чинь хямдарсан бахаар нь би авсан. Энэ албан ёсны бүр сайтн дээр бүр бараг 50 байна уу? 60% хямдарсан байсан шүү. Гоё үстэй. Би энийг би жиндээ өмсөх гэж юм. Нүвчнтэй. За тэгээд одоо энийг хүргэж өгчөө. Тэгээд жимдээ орно. Гадаа гараад бичлэг хийх гэсэн чинь би одоо нэг 2 буудал автобусан цугч байгаа байхгүй юу. Тэгээд энийг бас нэг утныхаа юуг нааш тааш нь болгоод би бах юм барьцсан яваа учраас амар хэцүү. Тэгээд гарахаас өмнө бичиж гин. Тэгээд энийг дуусаад жимээ дуусаад ирээд тэгээд нөгөө нэг мөстэй шигуутай сүтэ заримгаа хийж идцгээе. Тадан. Энэ одоо оо яна. Яа сонсогдож байгааг мэдэхгүй байна. Ямар ч тааш нөгөө нэг өгнө гэдээсэн. Авчид хүн зарсан юм авчид одоо нэг хөрөлцийнх нь газар авчид өчлөө. Манайгээс 2 болон зэтэй байдаг гэсэн дээ. Энэ сонсогдоод байгаагүй би мэдэхгүй байна яг үнэндээ. Би нэг аваа хийсэн юм. Одоо би жим рүү явж гин. Тэгээд жимд орж нэг цаг жим хийчээ. Тэгээд харин ёо. Сэлтэй. Тэгээд хараад олсон ямар. Ёо. Би эргээд ирлээ. Гэвч зүгээс минь хаа би эргээд ирлээ гэж. Ёо нөгөө жим юм гэдэг юм хий дуусглаа. Шаавас нэг цаг. Лавна. Хунтцаагаад ирлээ. Тэгээд Яралтай ч юм ихтэй жим дусаа заавал энэ протеин болон креатин уух хэрэгтэй гэдэг. Тэгээд би ер нь өмнө уужсэн. Тэгээд одоо жимээ хийгээд ахаад хийгээд хэлсэн учраас одоо тэгээд уухаас сайн сэгсрээд уран за би тэгээд энийг уучаач хэдүүлээ залгаад юу яа. Би хадаад энийг ууж үзлээ. Би за жим рүүгээ энэ сав аваад явсан. Усны саваа. Сая би жим дээр шинэ гутлаа өмсөд явсан шүү дээ. Би та нар шинэ гутлыг түрүүн үзүүлсэн нөгөө гутал. Тэгсэн чинь хараа юу гэсэн бэ гэсэн чинь чиний гутал ямар гоё юм бэ гэдэг. Тэгээ би thank you гэдэг амар жоох ичингүрээ дааз маягтайсэн чинь заасан чи юмсан амар яриа нэг юм хараа залуу. Тэгээ тэгэхээр би энэ юу би эмгтэй таскас авсан байхгүй юу. Тэгээ ичээд жоох ямар брэнд ихээр Steam Made гэсэн чинь Steam Made юм гутал байд юм ямар гоё юм бэ гэдэг хараа би бүр ичээд заац дуршин угаасаа гэдэг. Энэ эмхтэй гутлаа би 6 харагдаад хараад авцсан гэдгсэн чинь nice ерөөс эмхтэй юм шиг харагдахгүй аим чанд амар гоё харагдсан гэсэн чинь баярлаа. Таслаа аим гэж юм. Миний гутлыг сая хүн магтлаа. Шинээр аваад өмнө өмсөө гасан хүн магтсан чинь би бүр баярлаа бандашнда боочлаа. Ингээ болроод байдаг штеп.
Тий. Ямар ч нэг тийм юм болсон шүү. Төлөө. Таныг амарлаг би мэдээ болохгүй ойлгомжтой байсан. Би над шиг хүн бол удахгүй эргээд архинд орж байгаа. Гэхдээ ямар ч та зүгээр юм яаж ирүүлээ гэж юмд явж гин. Гэхдээ жоохон жин нэмчүүл сайн л. Гэхдээ би жин нэмчих гэж хичээж гин. Ямар их юмшиж. Ингэж их олон буцаад харьяа жин нэмэх үү. Зүс царай үүсгэж юм байгаад за. Тэгээ миний л арчаагүй гэх юм. Тэг чи өнгө орноо. Глоу ап гэсэн зүгээр өсөө гусцсан сууж чээ. Даханы гант татчих шүүх. Яа. Гэхдээ яг миний энэ юм идэж уухтаа ингээд амар стрессэж ингээд дарамт авдгийг ер нь яг над чих хүмүүс л амар сайн ойлгоно. Би яг нэг юм өсгөрөл юм мэддэг төрлийн тийм хүн баггүй. Тэгвэл ингээд хүмүүс чинь ингээд өглөө босоод өдөр даа гэдэг хүмүүс чинь ингээд амар их мэддэг юм шүү дээ. Тэг би ч ерөөсөө өдрийн нэг идээд тэг өсрэл за 2 идүүл идэнэ. Тийм байсан ер нь бол маш олон жил. Тэг энэ биеийн жин дээрээ би ч 54 кг дээр ингээд баг сүүлийн 20 жил баг байчуу. Ерөөсөө дээшээ доош байхгүй. Тэнд дээр бүр ингээд миний бие физиолог маань ингээд асцсан байдаг учраас ингээд юм нэмэлтээр идэж явах надад амар хэцүү байдаг. Ерөөдөө бол ингээд бас энийг нэг жоохон шингийн юм нэмээд уучиг юм бол ингээд эргэж гарч ирчих гээл ингээд. Гэхдээ би хичээж гин. Гэхдээ юм болгон угаас амархан байдгүй. Яа гэвэл миний тулцаа амьдрал, чиний тулцаа амьдрал, чиний бие физиолог, миний бие физиолог бүгд ондоо. Тиймээс би ингэж яхад чи яагаад гэдэг юм бэ гэдэг үзэн суртлыг хин нэг нь битгий хизээч бүгд тулгаж хин нэг дарамт төсгөж арай. За одоо олон буцаахаа хөдөлөө зарим би та нарт нөгөө нэг хийж үзүүлээ гэсэн заримгаа. Гэхдээ яг үндэ би хийж өөрөө хийж үзээгүй л дээ. Зүгээр ингээд амар хүн олон хүмүүс ингээд нэг TikTok дээр энийг харсан хүмүүс байл уусаа мэдж байгаа. TikTok дээр тэгээд Instagram дээр ингээд амар viral болсон бүр заяа. Тэгээд би яхаар болж байгаа байхгүй. Өөрөө хийж ингээд та нартаа сонирхуулаад та нар бас би хийж үзсэн чи амар гомтой юм бол та нараас хийж идээд амар гомтой зарим гэртээ хийж болно шүү дээ. За одоо эхлэе. За тэгээд одоо эхэлцгээе. Би жоохон тэнэг ийм watermelon аваад гэхдээ нэг хөлдөөгчөнд энийг хонуулчлаа өчтөр орой аваад би хийсэн. Тэгээд би идчихлгүй харин хонууллаа. Ваа! За тэгээд би бас ийм аяга бэлгэлээ. Энийг бас хөрөгчөнд хийсэн байсан. Хүд аяга байвал илүү гоё гэхэд зүгээр зөвлөсөн бахаар нь бас яах вэ гэж бодоод. Тэгээд одоо ингээд яан тагуулчихсан юм шүү. Энийг л хийгээд үздэг эхний ээлжинд хэлээ туршаад. За. Ингээд хөлдөө шиваа. Ер нь бол ингээд бүтэн шиваа аваад шиваачд хятдаг гэдэг бас загнаад унах үү тий. Монголоор бол тарвас. Тий. Watermelon. За. Би одоо бүр загнаад муу. Шух. Ер нь би хизээ бол та нар сайж амжих юм бэ. Давда. Өвчтөр үсттэй байгаа өвчлээ. Одоо ингээд энэ дээр ингээд сүүх хэвээр хөлдөө. Оо яана. Ста хөвсрөө асгацсан уу? Ээжрээ давлаа штэ. За ингээд ямартай сүүх хийгсэн. Аха. Оо яа. Тэбл та. Яга гойч шүү миний дөө. Яагаад бэ би дөө? Зүгээр энэ амаараа гойч болохгүй мүү? Яагаад байгаа бэ? За одоо. Яа, яж хамар тахнах юм аа. Арих хуцаад байгаа ч дээ. Арих хуух гэдэг болов шаа гэж. За ингээд сүү хийгээд яа гэлээ. Ингээд үрэх хэвээр. Оо энэ яг нэг юу шивгал байх хэвээр юм байна л да. Яг юу гэлээ им дотор нь ухаж болдог. Ухаад яахслаа билүү? What the fuck болж штэ. Энд дээр ингээд сүү тогтсон байгаа байхгүй юу? Тэгсэн чинь хороо ингээд хөлчт юм сүү. Ваа! Нэр болт юм бэ? Би анхудаад
юм хийж үзэж байна. Тэгэд би шийгаа ингэж идэж болно гэж ерөөсө бодоогүй. Тэгсэн чи болдгийм байна. Oh my goodness. Бүр заавал хийж үзээрэй. Өө та нарт харагдахгүй юм аль би ингэж байгаа. Энэ хараа. Ингээд хөлдөөш одоо шийгаан дээр ингээд сүү хийсэн чиг тэр сүү хийсэн ингээд сүүн шууд ингээд хөлдөөд яг юм айс крим шиг болчихд юм байна. Тэгээ одоо би нэг энэ дээр ингээд дахиад асгыг сүүгийн. Сүүнээс авлаа энэ дээр ингээд хийлээ. Тэгэд ингээд жоохон хүлээ. Ой. Ер нь бол шивгаагаас ингээд ухцсан байх хэрэгтэй байсан. Тэгээд тэр ухцсан шивгаан дээр энэ аваар замаа алдлаа. Sorry. Тэнгүүт л ингээд хөлдөөд What the fuck энэ яг зармаг. За би идээд үзье. Ингээд ухаад. Ваа. За одоо амсаад үзье би. Энийг ингээд What the fuck man? Look at that. Ингээд сүүн хөлдөө таруулсан дээр наалтахаараа зээрмэг болчихд юм биш дээ. Энийг ингээд одоо хусаад Уа. Аза. Вау. Энэ дээр нь бас зүгийн бал энэ төр хийж идээдсэн хүмүүс. Йоо, зүгийн балаа. Бич хараа тэр. Оо, зүгийн балаа хатрлээ. Эй, пари. Бамбаручтай бас. Би яаж угаас зүгээр юм хоо дандаа юм. Гач юм авчдаг хараа гач хараа биз даа. За ингээд зүгийн бал дээр нь жоохон тусаамар аялаад үзье. Оо. За одоо зүгийн балтай сүтээ таруулсан. Юм байна. Энэ нэг том таруулсан учраас энэ хөдлөөд идэм их яг ногоон бүтэн бөөрийнхээ тараас аваад голоор нь хуваад хүмүүс дандаа бичлэг хийсэн байхгүй. Тэг яг болж исэн. Яг тэгвэл гоо юм шиг. За жаах ингэж дахиад. За одоо энийг амсаад үзье. Бүр заавал ингэж дээр амар гоё юм байна. What the fuck man гэдэг нэг China салуу байдаг даа яг тэр бүр зэ бүр үнэхээр гоё амтагч чинь. Нэг яг дахиад би дараа нь бүр юу яа би бүр дараа нь бүр яг жинхнээсээ бүр ингэ нэг том бөөрийн шивгаа авч загаад голоор нь хуваазагаад тэг хөлдөөгөөд талын хөлдөөгөөд тэгээд талын сах ингэ ухацаагаад сүгээ хийгээ тэгээд ингэ малтал. Юм да стокомстэй. Нөө ингээл зарцаад идэм энэ хөлдөө шивгаан дээр нь байгаа сүүн тэгэл дахиад малтаж идээл. Гой. За тэгээд энэ хүртэл миний уйдгартай эмтнийг YouTube контент баярлаа. Тэгээд намайг өдөртөө балаагаан л таардаг шүү. Ингээд өнөөдөр миний балаагаан влог эндүрээ дуслаа. Одоо 50 сушигаа гэж жоохон амраад хоол идлээ. Тэгээд дараагийн бичлэр уулзлаа. Бай бай.